Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Outlook mail дээр он сар өдөр цаг тохируулаад мэйл хэрхэн явуулахыг танилцуулъя. За миний хувьд бол тогтмол хугацаанд авдаг тайлангуудаа хүмүүс мартчих гад байдаг учраас 2 өдрийн өмнө сануулад мэйл явуулдаг. За энийг хэрхэн хийдэг танилцуулъя. За одоо бол 5 цаг 25 минут болж байна. Тэгэхээр сургалтанд ашиглах цаа учраас өөр лүгээ мэйл явуулчих. 5 цаг 35 минутанд очих. Мэйл бичиж. За ингээд. За энэ дээр message гэдгийг энэ дээр tags гэсэн байна. За ийшээ ороод don't deliver before гэдгийг чеклээд энэ дээр он сар өдрөө оруулаад за энэ дээр цагаа оруулна. За 5 цаг 30 минут гэж явд юм байна. Тэгэхээр 5 цаг 30-аар тохируулчих. Close тэгээд send. За ингээд send дарсан боловч send дотор бол саяны миний мэйл маань орж ирэхгүй байна. За одоо 5:30-аас эргээд уулзцгаая. 5:30-д ирэх мэйл маань ирсэн байна. Ингээд энэ дээр 5 цаг 33 минут болж байна. За түрүү мэйл дөнгөж явуулахад бол send дотор бол хоосон байгаад исэн. Мэйл маань харагдахгүйсэн. Одоо бол ингээд ороод ирсэн харагдаж байна. За заримдаа би бол орой суугаад ажиллаа хийдэг. Тэгэхээр мэйлээ өглөө тухайнд очихоор тохируулаад явуулцдаг. Тайлан авах өдрүүдээ 2 өдрийн өмнө сануулад бүгдэнд нь мэйл илгээх байдлаар ашигладаг байгаа. За энэ мэдээлэл та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа.